За, B вариантын нэгдүгээр бодлого бодъё. За, таваа хэлээд бас адилхан байна. За, 1.12 гэсэн би ингэж чинь. 10-12 хойш гараад 5-6 хасах 24-ний 23-ыг хуваах. За, энэс юм адилхан. 4-өөс 2-ыг хасгах чинь 2 бүхэл болно. 2 бүхлээс 6-ны 5 гэсээр 1 бүхэл 6-ны 1 болно. Тэгэхээр за, энэ болохоор энэ 5-6 хасах 24-ний 23 хуваах. За, энэ болохоор 9 18 чинь дээр болох гэхээр 18-ийн 2 нэмэх 1 бүхэл. За, 1 бүхэл гэж чинь энэ дараа хуваах хөлт байгаа чинь бүхлийг шууд засах болчих. 6-ны 7 гэсэн. 6-ны 7 гэж чинь 3-аар өртгөхөр чинь 18-ны 21. Тэнцүү 5-ны 6 хасах 24-ний 23-ыг хуваах. 18-ны 23. 18-ны 23. За, 18-ны 23-аас шууд хуваах үйлчлэл 23-ны 18 гэж шууд ингэ үүсгэж байна. Тэгэхээр энэ хоёр багтаад энд чинь 6 5 4 гэх юм тэгэхээр чинь за биччих. Уул 20 гэж биччих юм дээ. За, 6 дахь 4-ний 3. Тэнцүү. За, энэс 20-ны 6-ны 24-өөс хасах нь 3-5 буюу 20-ны 9 гэж. За, 20-ны 9 гэдэг маань 20-ны 9 гэдэг маань манай B-ний 20-ны 9 D хөлөөр байна. 20-ны 9 маань D хөлөөр байж.